Зэвцэн тэр өмнө гарч байсан Бэгинийг авдартай цувралыг мангар хэлнээр үргэлжлүүлэхээр болсон гэж хэлж байснаа та. Тиймээс та хэдэд зөрүүл засаж өмнө гарсан бүхэл бардыг сесний хэмээн бүтнээр нь оруулж байгаа шүү. Шинээр орж ирж би үзэгч нартай хэлэхэд энийг орхоос өмнө хэдийдэн парт манасаа бүгдээр байгаа учраас үзчихэд ороод ирээрэй. Харин үзсэн хэдэн маань энэ хүчхөдөлмөрийг минь үнэлээд лайк болон сабскрайб дарахаа битгий мартаарай. За тэгээд бүхэлдэн артуурт маань хөөхөө нэг жижигхэн үдэшлэг зохион байгуулж явах бөгөөд маш олон тоор таамттан инээ тэрэг гайл гайхалтай ширээг энэ хэд огтнаа. За тэгээд тухайн өдөр нь 2 гэр бүл мөн ихэр өврөө төрөл оролцсон байх бөгөөд хоорондоо жоохон ууд суугаад эртний төвгүүдэд ярилцаж хөгжүүлдэг. За ямар ч тааж төрсөн өдрийн хамгийн гоё хэсэг болох бэлгийн үйл ажиллагаа. Аав ээжээр нь төөнд нэгэн савхин бэлэг өгсөн байдаг бөгөөд өнөөх савхин бэлийн дээр нь жижигхэн эрдний чулуу агуулсан. Өнөөх эрдний чулуун дотор багаан хэмжээний имчилгээний шид агуулсан учраас одоо манай Артурын аюулгүй байдал багаан хэмжээний хөрөнгө оруулалт болно гэд аав ээжээр нь бэлгэлсэн баш таарнаа. Ардаас нь Винсентийн гэр бүл хүртэл нэг бэлэг өгдөг бөгөөд 2 ихэр бөгж байдаг. За энэ 2 ихэр бөгжийн одоо авьяас чадвар нь юу юм бэ гэхээр нэг нь манай Артур нөгөөдг нь Алис зүүн. Хэрэв манай Артурын манаадны төвшин аюултай гэж үзэгдэх юм бол шууд л Алисын зүүсэн бөгж рүү дохио маягийн зүйл хийлгэнэ. Тэгсээр одоо Артур ямар нэгэн зүйл боллоо гэдг нь ээж нь мэдэгдэнэ гэсэн үг. Ардаас нь ихэр өрөөдийн зүгээс юу гэдэг вэ гэхээр нэгэн цаасыг өгдөг. Одоо энэ цаасан дээр нь захиа нэгэн рүүгээ хүссэн үедээ илгэж болох бөгөөд хэрвээ Артурд очисон гэж үзэх юм бол одоо тэр явуулсан цаас нь үн суулж орно. Тэгээ нэг л удаа ашиглах боломжтой. За ингээд ямар тач нэг балаа гоё төрсөн өдрийнх нь нэг өдөр нь дууснаа. Бүгд гэр гэртээ харьцаах бөгөөд харин манай Артур орондоо хөвтөж явах зураа баг орондоо холж иж байсан ч би нэг маш сайн мэдэж байсан. Надад одоо гэр бүл байгаа. Намайг хайрладаг хүмүүс байна. Миний хизээж өөрхийг хүсэхгүй тэр мэдрэмж байсан. Би тэрийг нандинах болно. Шаардлагатай бол түүнийхэн төлөө тулдна. Тэгхийн тулд би хүчтэй болох ёстой. Хаан байснаас илүү хүчтэй болно. Зориглол солиодоход манай Артурын адал явалтаа гарах өдөр ирсэн байдаг. Артур доошоо эцэг ихтэрэ буухтана. Хараад байгаарэ. Чи аль хэдийн эс төвшний адал явал хайгч харагдаж байна. Би чамаа хүчтэйч мэднэ Артур. Тэглээгээд битгий өнгөрөөрэй. Өөрийнхөө хязгаарыг мэдэрэй заа юу. Хүнд байдалд орвол зүгээр л Жасмин хитэг. Ээлээ шууд бол ах тэр ирснээ чулууна та хоёр явах гэж байгаа юм аха битгий явуулдаа гэд чаавас ээжийнхийн сэтгэл санааг хүмүүл хайчихнаа. Тэгээд аав ээж хоёртой нэг өнсөлээд залхалцсоо хийснээр гадаа Жасмин руу очиод энэ хоёр маань адал явалтаа гаргахаар болж байгаа. Энэ хоёр маань цааш өргөжлөж явсаар нэг газар түрээдрэх бөгөөд энэ газар нь яг юу байдаг вэ гэхлээр Сайрус адал явал хайгч тийм бэлгэв. Ирсэн зорилго нь зүгээр л Артурын мананы төвшин тэгээ ер нь ранкийг нь тодорхойлох зорилгоор ирсэн байдаг. Нөгөө ресепшн бүсгүй нь өргөжлүүлэн одоо энэ адал явал хайгчдын удирдагч Caspian Blightheart гэдэг хүн дээр аваад ирэх бөгөөд өнөөх нь өөрийгөө танилцуулаад ер нь бол мананы төвийг чинь шалгаж хэд хэдэн шаттайгаар шалгах мөн бичиг заасны ажил хийж байж шалгуултанд ортог юм. Хадагтай Flamesword чамайг сангуулж байгаа юм чинь тэднийг алгасан. За мэдээж одоо Жасмин чинь хөөхөн тодорхой хэмжээний нэр хүндтэй байгаа шүү дээ. Учир нь AIDS зэрэглэлийн адал явал хайгч учраас. Мөн энэ Жасмины овг нь Flamesword гээд ер нь жоохон нэр хүндтэй айл байж магадгүй гэж Артур хамгаалдаг. Өөрөглөлтөнд төвшингийн тогтоохын тулд аль нэг шалгуулагчтай нь Артур тулалдах ёстой. Мөн чамайг хэн гэж дуудах юм бэ гэхдээ Артур өөрийгөө нууцлж байгаа гэдэг нь угаасаа ойлгомжтой баг энтер зүсэн. Тэгээ өөрийнхөө нэрийг Ноид гэж хэлдэг. Ямар ч тач манай хүн дүрм ёсоор нэг шалгуулагчтай тулалдахаар нэг газар руу очноо. Өөрөөх газарт нь болохоор хэсэг хүмүүс хоорондоо тулалдаж байдаг тийм тулгааны талбар байдаг бөгөөд Артур тэр хэдийн тулгааныг хараад угаасаа л Артурын хувьд бол эдгээр нь нэлээд энгийн дайралтууд л хоорондоо хийгэнгүүтээ дайралтынхаа өмнө балаарад хүчтэй бамба энтер гэж ойрлож морилоод байгаа нь Артурд бол тааламжгүй санагддаг. Ямар ч сарын шалгуулж байсан хүн нь болохоор ди төвшний хүн байж таарнаа. Ардаас нэг усны шид мэддэг гэд байсан нэг өхөн гарч ирснээ дахиад шалгуулахар болдог. Тэгээ одоо эн чинь угаасаа айгүй энгийн шидтэн бол шид ашигладаг хүн шалгана. Тэгээд дайнч тэгээ тулаанчин бол нэг тулаанч хүн шалгана. Тэгээд эдгээр хүмүүсийн тухайн хүнтэй тулдаж үзээд хүчтэй хүчгүйгээс нь хамаарат түүнд ранк өгнө. Удалгүй шалгагч нь нэг хүнийг дууддаг бөгөөд энэ хүн нь Элижаг гээд
одоо шалгуулахаас өмнө бие ранктай нилээн хүчтэй хүн байж таарна. Ямар ч жин залуу шалгуултын ардаас нь дахиад Лукас гэдэг залуу дууддаг бөгөөд энэ угаасаа харвас хүчтэй юм байна гэж манай Артур дотроо боддог. Тэгээ бас харж байгаачлан нилээн даалдаг байр хүн. Шалгагч түн талангуудаа тулдахад бэлэн боллоо гэж хэлбүүгүй юу нэг айхтар шидээрээ ардаа хамгаалагч маягийн зөөл хийж ихдэг. Энийг харсан шалгагчийн нэг нь тогтод сайтай боломжийн хэмжээтэй галан хамгаалагч. Өнөөдөр бидэнд онцгой авьяас тань байгаа бол та. Тийм ээ. Аргагүй л Виксийн гэр бүлийн гишүүн юм да. Энэ хоёрын тулаан руу шилжихэд өнөөх Лукас гэдэг хүүхэд чинь нэлээд хүчтэй дайралтыг шалгагч руу явуулахад ямар тааж түүнийг нь хаачдаг. Өдөлгөө Лукас амнагтай өмнө нь түүхэндээ шалгаж хийдэж бэртэж байгаагүй гэсэн. Тэгвэл би тэнд анхных нь болох боломжийг олгоё. Гэвч тал талаас нь маш олон галт бөмбөгнүүдийг явуулдаг бөгөөд шалгагч жаахан санарнаа. Эхлээд мэдээ шалгагчийн нэг ноён нөрөө гэж байдаг учраас л өнөөх дайралтаас нь бултаад ард нь очоод түүнийг унгачдаг. Тэгээ яг шалгалт дуусваагүй юу гэсэн чинь Лукас гэдээс нөхөр чинь шалгалт одоо ч дуусаагүй байна гэснээ дайрахыг завдах үед нь нөгөө шалгагч нь гээд байсан нөхөр дундуур нь болиулж амжнаа. Тэгээ ихтэй жи дөнгөсөө дүрм зөрсөн гэж. Тэгэхэд нь Лукас наад муу шуламч нь миний дайралтыг хаачихсан. Тэгсээ дараагийн дайралтыг ерөөсөө хийх боломж олгоогүй тэгэхээр босноосон хүн нь би биш наад шуламч ингээ хэлжигдэг. За өшнөө гомдолжуулах чийсэн одоохондоо зүгээр л түүний төвшин хэлжгээ гээд Лукас гэдэг залуу би төвшнийг олж таарнаа. Тэгээ нь байгаа байдлаас нь харахад өөрөөхөө энэ төвшөндөө нилээн сэтгэл гондоохон суудаг. Ингэснээр ямар ч тач манай Артурын шалгуулга ялж болноо. Тэгээ доошо буухта түн шиг хүнтэй хэрхэн ярьж толлол зүгээр. Бодвол 10-аас илүү олон жилийн туршлагатай сэлэмч шиг харагдсан. Ингээд яг шалгагч руу дөхөх үед нь өнөөх шалгагч нь Артурыг ойртхон зэрэгцээд асар их айцыг мэдэрдэг. Тэгээ ардаас нь яг шалгагчийн нэрээр нь дуудснаа өнөөх Блайт Хард гэдээсэн өдөрдөгч нь халдчихоо би түүнийг өөрийн биеэр шалгах болно. Гэхдээ муугаар хэлж яваад уучлаарай. Гэтэ яагаад тань шиг хүн шалгагч хийнэ гэж. Олон зулуудах хэрэггүй. Зүгээр би түүний санхүүжүүлэгчтэй гүн холбоотой юм. Энэ болно нэстэ ноён наад. Тэгээд элдээ суулгад нь манай Артур бодохдоо миний өмнө зогсож байгаа хэрэгтэй Сапины хамгийн том бүлэг мэдсэн байхаас гадна төвшний ядал явуулаа гэж. Тийм болохоор түүнд сул тал байхгүй. Их хэмжээний тулдаг гусал надад мэдрэгдэж байна. Тэр энэ шалгалтыг энгийн байлгахыг хүсэхгүй бол таа. Гэж бодож дуусваагүй юу өнөөх залуучин шууд л манай Артур руу дайрдаг бөгөөд ямар та саний дайралтаас нь манай Артур булдаж амжтаа. Эргээд нэлийн хурдтайгаар энэ хоёр маань хэсэг тулалстны эцэст бага-багаар тулаан өрнөх тулсам манай Артур арай сул тал ихтэй болохыг анзаарна. Блайт Хард амна ихтэй чамайг дотор өрсөн дагуулт төсөй. Гэвч маш урдан давталгааг манай Артур руу явуулгаад тухайн үедээ ягаад ч юм бултаж чаддаг. Артур дотор болохтой мэдээч түндэд тулдахын тулд баг-багаар ойртож ойрын царайнд тулдах хэрэгтэй гиснээ. Нэг дайрах боломж олдон түн рүү галын шидтэйгээ хамтран сэлмээрээ далаадаг. Саяны үлдээс нь болоод нөгөө Блайт Хард байсан залууч нь манай Артурыг галын шиддэм байна гэж боддог. Хэсэг нь хоёр тулалтны эцэст өнөөх чинь битгий одоо хөөрөөд бай гэснээ Артурыг маш хүчтэй хойшоо ухраадаг бөгөөд өргөдүүлэн түүний хийж байсан шивслүүд нь хүртэл маш оновчтой мөн хурдтай болж байдаг. Нэг дайралтаар манай Артурыг хойшоо түлгэснийхээ дараа түүнийг агаар дээр байхад нь яг дайрахыг оролдоход нь манай хүн агаар дээр хөдөлгөөн хийгээд өнөөх дайралтаас нь болсонд нь гайхсан өнөөх залууч нь өөрийгөө ялагдах юм биш үстэй гэж дотроо боддог. Тэгм удаач яг нэг хүчтэй дайралтыг хийхийн завдалгүй өнөөх чинь тесрээд ойр хавийн байсан бүхий л зүйлийг хийсгэж орхиноо. Нэг Артур болохоор нэг зүйл хэлэхдээ одоо энэ цахилгааны шид гэдэг бол биеийн дотор мөн гадна гэж байдаг юм байлээ. Тэгээ гадаад нь бол угаасаа айгүй ингэ штэ тэ цахилгаан биеэсээ гаргаж маргаад тэ. Харин дотоод нь яадаг вэ гэхлээр биеийнхээ дотор тэр цахилгааны хүчийг хөрөмтлүүлэн өөрийн мэдрэмж рефлекстэйгээ хослуулад гайхалтай хурдан хөдөлгөөнтэй болох боломжтой. Тэгээ яг тэр зүйлийг хийжсэн Блайт Хард хэлэхдээ би чиний жинхэнэ хүчийг гаргах гэж тэлэргээ болоорчихлаа. Наамаг уучлаарай. Бодвол чи саяны хөртөл өөрийнхөө жинхэнэ хүчийг гаргаагүй юм чин доод төвчлөгт хүсэж байгаа үстэй. Болж байна. Ноёт би төвшин. Гэвч манай Артурыг би төвшний адал явуулаа гэж болгож байгаа юм. Тэгээ саяны болсон тулааныг эргцүүлээд нөгөө Блайт Хард чин өрөөндөө сууж байхад нь өнөөх хоёр шалгагч нь гаднаас орж ирстэй гайхснаа илэрхийлнэ. Яг яагаад гайхсан бэ гэхлээр сүүлийн 3 сарын туршид гарч ирсэн би төвшний шидтэнгүүдээс өнөөдөр бүр 3-ын 3 би төвшний шидтэн гараад ирлээ.
Тэгээд тэр тусмаа энэ гурав чинь гуруула 10 нас чөрөөгүй нусгаа бацаанууд гээ боддоо гэсэн Блайтаар дам нэгтээ. За тэр Лукас ч бол яах вэ? Угаасаа Лукас Виксийн гэр бүл хүчтэй удам судартай болохын тулд маш бохир туршилт хийдгүүдээрээ муу нэр хүндтэй. Тэгээд энэ Лукас гэдэг хүүхэд чинь багаасаа маш олон зүйлсийг өөр дөрөв туршуулад одоогийн байгаа хүчээ олж авсан юм байна лээ шүү дээ. Тэгээд мэдээч бодит тулаанаар энийг баттдахын тулд хүчээр ад явдал хайгч болсон мөч таарна. Харин тэр Иличек гэдээсэн үдэшилдэг хүүхэд нь болохоор багаасаа одоондрын дунд өссөөд тэгээд энчээ сапинд одоондрыг төлөөлж ирсэн төлөөлөгч юм байна лээ. Тэгээд түүнийг батлан даасан хүн нь болохоор нилээн чадварлаг наа хүүхэд чинь. Шууд бие төвшин болго гэж хэлж гисэн юм шиг байгаа. Харин манай Артур буюу Нойтыг юу гэж хэлдэг вэ гэхээр түүний талаар ихтэй ерөөсөө мэдээлэл байхгүй. Гэхдээ Flame Sword гэд байгаа тэр хүн батлан даасан учраас түүний галын шийдэн сайн байсан байж болно гэж хэлдэг. За тэгэхээр Жасмины Flame Sword гэдэг гэр бүл чинь хүчрэг галын шийдтэн гаргадгаар алдартай юм байна лээ шүү дээ. Тиймээс л манай Артур галын шийдэнтэй сайн байсан гэдэгт нь сүрдээ эргэлзэх байна. Зурглал соёрдоход Тесс шаргал шалж нэ. Тэгээ Тесс яг юу хийж байгааг вэ гэхлээр Артурыг жаахан санах хөнгөйстэй тэр өөр охтуудтай нийлээ те ингээ заваараа яваад байгаа юм биш үсттэй энэ тэрэ гэд хөөхөн хардаад харамлаад байдаг. Нэг Артурын талаар бодоод ямаараа байж явахт нь гаднаас нь вайринг орж ирстэй би чампны гой мэдээд дуулга яа. Тэгээд тухайн мэдээ нь юу гэдэг вэ гэхлээр чи Артуртай хамт нэг сургуульд явмаар байна гэж хэлдэг. Энэ нэрэтэн зэрэгтэй гаднаас нь аав журнал ороод ирэх бөгөөд юу болсон талаар нь асуухт нь Сайрус сургуулийн нөгөө захирал эмэгтэйг нь одоо Вайрон өвгөн чинь бас таньдаг байж таардаг. Тэгэд уг нь энэ Сайрус сургуульд чинь зөвхөн хүмүүсээ сурдаг шүү дээ. Гэхдээ энэ Эльфийн хаан хатан хоёр чинь өнөө Сапины хаан хатан хоёрт чинь нэг санал тавихаар болсон байдаг. Тэгээд тухайн санал нь юу гэдэг вэ гэхээр одоо болон эльф хүмүүс хамтдаа нэг сургуульд өсөж торних буюу Сайрус сургуульд хамт сургая гэсэн санал тавих гэж байгаа юм байна лээ. Тэгэхээр Артур Тесси хоёр нэг сургуульд орж магадгүй гэсэн үг. Зургууд хэрэгэд манай Артур руу шилж нэ. Тэгээд би төгсний өрөмлөгээ авчаа дотроо бодохдоо би сая Блайт хайртай тултад ойлголоо. Би өөрийнхөө шийдвэрлэн элементийн үндсэн дээр гэтрийг хараад өөрийн гардан тулаанаа бүр мартаж орхиж. Энэ би хитрхи сул дараа байна. Яг бодож байхад нь урдаас нь өнөөх нүдний шилтэй залуу гараад ирнэ. Артур харчаа бодохдоо шалгалт өгүүлгүйгээр би төгшин авсан хөөхтэй байна. Ингээ бодож байхад нь хажуудласан Лукас хүртэл хүрээд ирэх бөгөөд тоор нэрийг таньдаг байсан юм аа. Гэхдээ битгий хөөрөд байгаарэ. Адилхан нэг төвшингээд дундаа орох ямар ч хэрэг байхгүй шүү. Төвшингүүд хоорондоо хүртэл ангилалт тавиад юм. Ингэснээ яваад өгдөг. Одоо угаасаа нэг харвас хар яар хийсэн нэг тийм цөлбөн яриатай хөөгтлөв ам л да. Дэмар балаа утсан бай гэж эргээд тарахт нь өнөөх нүдийн шилдэг залуучин алга болчихсон байдаг. Нөгөө Жасмин хандаад одоо яах вэ? Жасаа самбараас даалгавар авсан юм уу? Гэхдээ Жасмин хэлэхдээ за чиний чадварт бол эндгээр даалгавард бол ямар ч хэрэг байхгүй. Надад нэг санаа байна гэд портлоор өөр нэг ертөнц рүү ордог. Одоо энэ ертөнцийн болохоор зэрлэг араатнуудын ой бөгөөд доод төвчний ангуучт нь бэлтгэлээ хийх юм уу? Эсвэл даалгаварт явахынхоо өмнөх эд зүйлсийг цуглуулахаар эн чи ирдэг гэж хэлдэг. Нэг Артур тэр хоёрыг цаашаа өргөцөөр буудлах газар олё гэж явж явахт нь Артурын мөрнөөс нь гэнтэл чулууна буугаад явчихдаг. Учир нь чулууна мана агуулдаг амьдтыг идж вэж хүчтэй болно. Одоо тэгснээр энэ ч жоохон тийм сургавын амьдрах ёстой юм байна лээ л дээ. Ямар тааж Артур болон чулууна салдгаа. Тэ түр хугацаагаар. Харин манай хоёр өөрсдийнхөө буудлах газараа хэдий ирчихсэн байдаг бөгөөд Тэвхан газартаа гал хөлс түлээд төвхнөд өгч байдаг. Тэг өргөжлүүлэн Артур түнэс чи яагаад адлын уул хайгч болсон бэ гэхтэн Жасмин жаахан дууга хураах хөнгө аястай байгааг нь харсан Артур дотор одохтой новш гэж. Би буруу зүйл хэлж хөө. Би гэрээс явмаар байсан юм. Зүгээр дээ адлын уул хайгчдын бүлгэмд чамаг анзаарсныг ч би мэдсэн. Blainsworth гэр бүл эльбүүдийн эсрэг дэнд гол үүрэг гүйцэтгсэн. Манай гэр бүл маш олон хүчрэг тохируулах шийдтэн сургасан. Манай гэр бүлийн удам галынхаа чадвараар хоёрт ордог. Тэд өгөөрэй их багархдаг. Яагаад гэвэл гал бусад элементүүдээс хамгийн хүчтэйдэн тооцогддог учраас. Би бусад ах ихнээс эрт сэргсэн чи аав ээж хоёр маань надаас их юм найдаж гэлсэн. Миний өгсөн бүх шалгалтууд намайг галын чадваргүй гэдгийг харуулхад гэр бүл маань намайг баг багаар асархаа болсон. Нэрнүүлийн Blainsworth гэдэг гэр бүл чинь зүгээр нэр хүндийн төлөөх л амьдралтай хүмүүс. Шалт тэнэг.
Манай нэг төвийн хүчинд төвшин байдгийг ойлгож байна л та. Гэхдээ шийдтэнгүүд ингэ зоргоор биш ээ. Элемент их чадраар нь ялгуулах утгагүй. Ингээд бүр тестсэн бүр стресстэй байж байхдаа саяны байдал нь Жасмин нэлээд хөвгөлтөө санагданаа. Тэгэл ихтэй намайг уучлаарай. Чи ер нь их тайван байдаг болохоор өөнөөс олж уурлахт чинь үнэхээр их гайхлаа. Тохируулагч шийдтний эсрэгч вэ эсвэл өөр элементийн хоорондоо үдсэн ч вэ. Хүмүүс нэгнийхээ дээр гарах дуртай байдгийг би аль дээр мэдэж авсан. Энэ бол бидэнд байгалацаа заяагцсан. Гэсэн чи ихэр өрөөд надад их тус өргөсөн. Гэт одоо энэ Артурын хоёрын хооронд хөөрхөн аминчхан яриа явдаг бөгөөд Артурын харж байсан Жасмин хизээж инээдгүй бөгөөд анх удагаал Жасминыг инээж байгааг нь харна. Замтаж манай хоёр маань унтаад маргааш өглөө нь болсон байх бөгөөд Артурыг босгодонд Жасмин хэдээн босч осон. Манай хүнийг хоёулаа явж ийшээ бэлтгэл дулаан хийе гэж нэг эзгүй газар аваачснаа. Энэ хоёр хоорондоо тулдгаар болдог. Би Артур өөрийнхөө сүүлд нь авсан савх шиг нэг өрмөц сэлэн байснаа та тэр сэлмээрээ Жасминтай тулдгаар болдог. Тэгээ би манаагаараа бэхжүүлэгчгүй шууд л дайрдаг бөгөөд Жасмин хоёрын хооронд өөх хэсэг гэн тулаа орно. Тэр тулааны үйл явцаас нь тайлбарлахад манай Артур бол ягаад Жасмины хажууд хавьдахгүй юм байлээ. Тэгээ бэлтгэл хийж амжаагүй энэ биеийн хөдөлгөөн хүртэл зүгээр л баг усан сэлээд байгаа хүнтэй ямар ч алгаагүй мэт. Завтаж бэлгэлүүлэн дуусны дараа Жасмин түүнд хантаад чиний биеийн хүч чинь суул байхаас гадна хаяатай хөдөлгөөн ч үнэхээр сонирн байна. Чи гэхдээ тэрийг оновчтой техникээр харгалсан. Бас чиний мэдрэмж болон хариу үйлдэл үзүүлэх чадвар чинь маш сонирхолтой. Баярлалаа. Гэхдээ надад зөөлхөн ханцныг чи мэдэж байна. Тэр эхлэв өстэй. Айхтар мэдрэмжтэй. Чи таалгар үеэр аян дашаад ажиллаад л хүчтэй болчихно. Өсвөр насандаа хөрмөгцсөн. Надад ер нь бол шууд утгаар хэлэх юм бол манай Артур болохоор манай удирдах чадвар нь хэдэн жилээр хоцорч яваа. Яг тэгэхээр жоохон хөөгдчтэй хөөх юм та. Тэгэл ихтэй 2 жил байхад л надад хангалттай. Зөргөлөл нэгэн уушин газар руу шилж нэ. Тэнчэн нэ. Ой Макола. Чи тэнд нэг масктай залуугийн талаар сонссноо. Тэр нийлэн алдартай болоод байгаа. Миний нэг танил түүнтэй нэг болсон гэсэн. Тэр Жасмин Флансворттай хамт явдаг юм байлээ. Намхан болохоор анзаарахгүй байх ярахгүй. Тэгээд чиний танил түүнийг юу гэж байх юм? Цоо яриаг үнэн гэж бодож байна. Тэр шийдтэн биш. Шалт худлаа. Тэр сэлэмч нэг бол тохируулагч аль эсвэл тэр цуу яриа хэтрүүлэх тайлбарч таараа. Та нар түүний талаар яригдаж байгаа түүхийг сонссноо. Тэр ганцаараа гяндаг цэвэрлсэн гэсэн цуу яриа хүртэл байна лээ. Тийм юм боломжтой гэж юу? Би төвчний тохируулагчдаар баг төвчний гяндагч ганцаараа цэвэрлэж чадахгүй шүү дээ. Нэгдэл ингийн сэлэм чинь тэгсэн гэж чи надад хэлэх гээд байна уу те? Тийм шүү. Цуу яриа зарим хэсгийг нь хэтэрхий давталсан бололтой. Жасмин Флансворт түүнтэй хамт байгаа гэдгийг сан. Тэр түүнд гяндан туслахад цэвэрсэн л байж таараа. Тэгжил таарна. Ясан толгоонод байна. Би хэлээ үсттэй. Тэр сэлэм чинь тийм ч хүчтэй биш. Яалтчгүй одоо энэ бардамнаад байгаа залуу нь болохоор бие төвшнийг учраас л адилхан төвшөнтэй мөртлөө яахлаараа тийм юм байдгийн бэ нэ тэрэг дурууцаад байгаа. Дэвдгүү гаднаас хин нэгэн ороод ирэх бөгөөд эргэн тойрны хүмүүсийн шууд л дууга хорж эхэлнэ. Хараад байгаарай. Сайн хүн санаагаараа гэж. Гисэн манай Артур руу шууд дайрахыг оролдоно. Чиний өхөр дэмжижгэн хамгаалагч чинь хаана вэ? Тэр гадаа үлдээ юу? Хөө новш. Чи намайг үл томсорлож байна. Манай Артур хажуугаар ерөөсөө тоохгүйгээр өнгөрөхтөө нөгөөх нь чинь бардам заанах хөдлөөд яг улаан дагзан дундуур нь цавчхыг оролтол манай хүн тэрнээс нь амархан гişн болчихдаг. Тэгээ саяны булцсан залуу чинь хэсэгэн хугацаанд гайхсан ч гэлээ. За зүгээр байлгүй дээ гэд өргөлөө манай хүн рүү маш олон дарилтаа хийнэ. Тэгээ өнөөх дарилтуудын нэг нь ч манай хүнийг шүргэж юмчихгүй. Тэгээ бүр нөгөөд чинь уурлаад чи зүгээр бултаа хэлж чаддаг юм уу? Гисэн энэ тентгөө нэгэн хідэн хуруунууд цасраад байх бөгөөд нөгөө залуугийн хартал одоо эрхийн мэрэгэн эсрэг ертөнцөд гэдэг юм хайшийн 4-3 дөрүлээ байхгүй. Тэнд төсөн хүмүүсийн саяны үйл явдалд нилээн шокнд орно. Харин Артур өргөдүүлэн өөрийнх нь хийх гэж байсан зүйлээ хийгээд энд Нойт гэдэг нэр дээр ууттай миний хувь байх хэвээр. Ингээд манай хүн өөрийнх нь хувийг аваад гарагшаа гарахт нь гадаа нь Жасмин хүлээж байдаг. Тэгэл Артурыг чи яасан удаад гэм бэ гэвтэн зүгээр сая харин өөрчлөлөгч миний хувийг авах гэж байхаа бодчихлаа. Замартаж манай хоёр өргөдүүлэн цаашаа нэг газар руу явж байгаа бөгөөд замдаа манай Артур гэр бүлийнхэнтэй захаа бичиж явуулдаг. Тэгээд тэр өнөг цагаан дээр юу гэж хэлдэг вэ гэхлээр сүүлийн хэдэн 7 хоног би ерөөсөө гэртээ очиж чадаагүй дуушлаарэ. Гэхдээ 2 жил ийм хурдан өнгөрсөн би маш их гайхаж байна. Тэгээд хэдүүлээ бүхлөдөн 2 жил өнгөрсөн гэдгийг мэдж авнаа. Тэгээд мөн Лилия чинь өөрийнхөө сэргэлтийг авчихсан юм байна лээ штэ. Тэгээд одоо Сайрус сургуульд орох гэж байгаа. Тэгээ өөр нэг зүйлийг хэлдэг нь
одоо манай хүний гэртээ харих цаг нь болсон. Одоо явж байгаа даалгавар нь түүний хамгийн сүүлийн даалгавар бөгөөд энэ даалгаврыг дуусгасны дараа гэртээ харина гэж хэлдэг. За энэ хүрээд энэ удаагийн партыг дуусгаж байна. Тэгэхээр та маань дараа дараагийн партыг илүү хурдан авч үзье хүсвэл лайк болон сабскрайб дарах хязгаарч битэл мартаарай. Тэгээ болж бол дөрөв шеэр гэдэг штэ. Тэгээ яг энэ хүртэл нүдсэн ихэнх өөрсдийнхөө сувгийн үзэгч болон уншигч нартаа нэг зүйлийг хэлэхэд манга цэг геймийн зурагт ном цэг.com зурагт ном цэг сайт гэсэн эдгээр доменуудаар сайт руу орон өөрийн хүссэн мангагаа унших боломжтой шүү. Дайлангаар нь ч орсон болно. Тэгээд энэ хүртэл тэр үзсэн дэр үнэхээр баярлалаа. Дараагийн партаар уулзлаа. Тэр баяртай.